7 настай. Сая залуучуудын Узбект болсон тэмцээнээр Хараахан одоо чинь орчод ирсэн тий. 17 нас бол их онцлогтой нас байгаад байгаа тий. 15-аас 17 гэж залуучуудын ангилдаа орчдөг. За мөн насан туршидтэй орчдөг. Тий. Аль алинд нь орж. Тэнгүүд чинь 17 наснда насан туршидтэй бас туршлага хөрөнгөлүүлээд яг 18 наснаас явах боломжтой байна тий. За тулаан дөрөв. За тэр. За ингээ 90-ийн тамирчин бол яг яалч тий 90-ийн тамирчин. За хүн жинтэй гэхэд хөдөлгөөн бас л хурц байна шүү тий. Эй. За нэмэх 80 доллар хүн жингийн тамирчин гэдэг нь бол үнэхээр хурдан бас маш за толгойн өшөлтийг хэлэхэд одоо баг аргын аргагүй хурдтай хийж шүү тий. За Дичаги буюу 180 градустай эргэлттэй техник эзэнд ишүүлж байна. За энэ тэгээд одоо ингээд харахад бол одоо түрүүн энэ тамирчин харахад л одоо түрүүний хоёулагийн одоо таамаг биелээ болж байна тийм ээ. Одоо хүнд жингийн тамирчин л 90 оносын тамирчин ийм хурдтай байхад одоо саяны хоёр тамирчин мэдээж маш хурдтай байх хэрэгтэй. Гэвч одоо яалч өдөр тактик бол хэрэгэлсэн. гэж харагдаж байна. За энэ өсөө за тэр 13-ны л маш асуудалгүй. За түрүүн нацад орж баг. Хамгийн гол давуу талуудын нэг нь бас тэнцвэр байгаа даа. 90-ийн тамирчин маш тэнцвэр тий. Нэг хөл дээрээ ердөөсөө унахгүй л тогтоод л байдаг. Тэр хүнд хүлэгчээсэн ч ер нь маш тэнцвэртэйгээр тогтож чаддаг. За тэгээд тэр блок тий өрсөлдөгч тамирчин довтлоход тэр тоглолтыг хөлөөрөө хамгаалж байгаа тэр техник. Тэр нь бол үнэхээр шилдэг дэлхийд бол шилдэг байдаг. За за маласын тамирчин бас 2 хоног харилцсан. За тесрэлдэг тэр маш хурдтай байна. Энэ хөнгөнжингийн тамирчин гэхэд бол үнэхээр хөнгөнжингийн тамирчин шиг л хурдтай байна. Ердөөсөө 2 секундэд л дөрөв байна. За энэ тэр. За энэ оноог гаргах бол үнэхээр асуудал алгаа. За 14-2 харьцаатай техникийн 2 раундын дор шилжүүлэхэд техникийн за 90 бас бол яалч ийм л авч шүү дээ. шилдэг бас байгаад байгаа. Азтай яалч тоопуудын нэг